Баярлалаа далаа дээр ирээд байж гэн. Тэгээ Занато компанид баярлалаа гэж хэлмээр байна. Бидний ийм За бидний аялал маш гоё болж байна. Бид нар сая Хайко хоттой ирчихсэн байна. Багаараа. Манайхаа. Одоо бид нар шилэн гүүрээ үзгээд ингээ бөөнөр бүгнөд цуглаа сууж байна. Тэгээд гоё шилэн юу гэвэл дүүжин гүүр шиг юмтай ирсэн. Бараг дүүжин тээвэр юм уу да тий? Дүүжин тээврээр ирсэн. За тэгээд одоо нэг хэсэгхэн газар алхах юм байна. Тэгээ ийм гоё орчинтай. За тэгээд одоо алхаад дээш жоохон тасгал хийгээд тэгээд шилэн гүүрэн дээр гараад байна. Амар өндөр юм байна. Харин нэр амар өндөр байна тий? Ингээ хөдлөөд байна. Жохон Өндрөөс айдаг мэдрэмжээ ямар ч гэсэн баагаар дарж. Зарамин데. Аремин сэмбэцгоно. За бид одоо аялын 2 өдөр болж байна. Саний хоттой ирсэн. Буудалтай болоо resort ирээс гээд шинэ байгууллагад удаагүй байгаа. Тэгээд одоо буусан байна. Маш гоё болно. Өрөөг авах гэдэг ингээд За тэгээд Занатууд вэбийн айтал үнээр гайхалтай байна. Бүтчин ч гэсэн айгүй хурдан залуу, айгүй сайн тайлбарлаад юм байна. Тэгэхээр бас аяллаа компаниар дамжих нь өөрөө давуу талтай. Тэгээд иргэд ингээд бүх юм бэлэн, хоол бэлэн, буудал бэлэн гэж бид нар өөрсдөө явах юм бол хөтөлбөр бэлэн, хөтөлбөр бэлэн, хайч хүлээ, яах хүлээ гэдэг өөрсдөө явал бас хэцүү байдаг. Тэгэхээр та бүхнийгээс аюулгүй сайхан аяллаа сонгохын тулд бас Занатууд сонгоорой гэж хэлмээр байна. Байсан л сэтгэлээрээ. Гоё байна. Далаа дээр ирсэн. Өнөөдөр бол ихний ирж байгаа газар маань далаа байна. Сайхан байна. Баярлаа. За бид далаа яаж таны газар хоол идэх гэж ирсэн байна.
сая нэг юм Энэ болсон. нөхцөл хэлбэл би орлоо шүү. Тэгээ одоо бичлэг хийх гэж байгаа. Аль юу боллоо минь заяа. Ваа. Ийм хөвтчихсэн амар байгаа. Хайнанд ирсэн хүмүүсийн гинтээ осоор өгдөг шалтгааны 8% нь миний гарт байна. Эд талаа зур явж байгаа шүү. Хийгээсэн чи би камераа аваад чиж явсан. Хэрэг нүхтэй үз. Алтан цаанагийн усан парк дээр ирсэн байна. Энэ бүр маш гайхалтай байна. Бид одоо 3 тоглоом дээр тоглолтоо маш их усаар эргэлдээд усан дунд ингээд дөрвөөр хоёроор суугаад хашгираад маш гайхалтай байлаа. Одоо энэ бас хүүхдийн усан парк харагдсан. Гэхдээ энэ дээр ч гэсэн бид нар бас тоглож болж юм байна. Хамгийн өндрөөс нь вау! Шууд ингээд эргэлдээд онж байна. Үнээр гоё юм. 4 өдрөө байгаа. Маргааш дахиад гэж байгаа. Маш гоё аялал болж байна. Бүгдийг аялаараа санаатаа хамтаа гисмээр байна. Амар гоё шарсан мах дотор нь мах байна гэж бодсон чинь тийс өөр юм байна. Чихэрлэг төмөстэй шарсан юм уу? Тэгээд ажгүй ямар ч зэдэж чадна. За ингээд энэ ингээд нэг том мас руу ороод ирсэн ингээд ингээд санчхан ингээд байж идэм байх. Шууд идэн. Надад нэг амар санагдсан ингээд. Аялын хамгийн чухал зүйл бол мэдээж амттай хоол. За татаа одоо сайн идсэн мэс. Сам орхоогоо аваад явж гинөө. За сайхан одоо санч ч сам орхоогоо. За ямар хоол идэх гэж бодож байна? Хоолнууд нь ямар байна? Би бол шүлний юм авч байна. Аа. Гоё тахаа юм уу даваа гэж бодож байна. За. За тэгвэл ер нь манайхан бас гоё далай дээр ирсэн учраас далай хоол идэхийг хүсэж байгаа юм байна. Тэгээд бүгдээ одоо ингээ хоолоо бид нар ямар хоол хийснийг харуулах болно. Вау. Баста манайхан овоолж идэх шүү. За энд ямар хоол авсан бэ? Хачин авсан. Сайхан хоолноо. За илүү юу нь хамгийн амттай байна? Далай хамгийн гоё байсан. Тэгээ далай дээр нүдэг авсан. Ер нь далай хамгийн гоё нь одоогороо. Бас далай хоол байна. Өнөөдрийн хоолоос их гоё байна. За баярлалаа. За ийм гоё бүфет хаалт ирээ. Тэгээ бүгдээрээ бисаа одоо хийж ирээ. Сонгоод идэх гэж байна. Аялал маш гоё байна. Өнөөдөр бидний сүүлийн өдөр Гамчингийн ард үзчихэд ингээд Монгол руугаа буцсан 7 хоног бүгд ирэмхийн зур өнгөрлөө. Тэгээд хамт олноороо явж байгаа учраас маш гоё байна. Өдөр болгон гоё сонирхолтой өөр зүйлүүдийг хийгээд үнээр цаг хугацаа хөвчлөлтөд өнгөрүүллээ. Яг аяллаа энэ зохион байгуулалт бол үнээр сайхан байна.
үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд 7 өдөр бүр очлоороогоос тасраад бүр ажил амьдрал баг юу ч бодохгүй явж байгаа. Одоо Монгол руугаа буцаж जैन. Тэгээд одоо нэг цагийн дараа бүртгэл эхлэх юм. Үнэхээр 7 өдөр завгүй байсан учраас цаана яг бие махбодод нэлээ ядарсан байдаг. Онгоцны бодлоо бүгд нам унтаад ээж байна. За тэгээд та бүхэн маань хэрвээ ер нь аялах тийм хүсэл тэмүүлэл байгаа бол Занадуу компани нэгдүгээр сонгороо, хоёрдугаарт аль болох эртхэн шиг аяллахаа одоо хөрөнгөлийг бий болгоорой гэж хэлмээр энэ. Нэг дор биш жилийн өмнөөс дор хайж бэлдэж магадгүй 2 жил ч юм уу гэр бүлээрээ аялна гэж ингээд тодорхой зорилготойгоор аяллаа хөрөнгөлийг хийгээд бас аяллаараа үнээр аялал гэдэг бол бидний амьдралд заавал тохиолдох маш гоё зүйл шүү. Хизээ бэлэн болохыг хүлээгээд одоо магадгүй аялна гэж бодлоо. Тэгэхээр эртнээс бэлдэх хэрэгтэй гэж хэлмээр маш баярлалаа. Хамт олонтойгоо аялна. Үнээр гайхалтай л. За энэ хоёр жижиг бас ингээд аялсан. Одоо ихэн ядраад нам онцож байна. За манайхан ч ингээд онгоцод 4 цагт хөдлөн онгоцоо үлээгээд өдөр ингээд онгоцоо тэнэ. Тэгээд бид нэр унтж байгаа автобусаас очроод одоо ингээд хамгийн сүүлд суух гэж байна. Чингис хаан нисэх онгоцны буудлын дээр ирсэн байна. Бид Ханяанд очоод Хайку болон Саньягийн 2 хот үзээд 7 шөнө 8 шөнө 7 өдрийг маш гайхалтай дурсан тэгтэж өнгөрүүлж чадлаа. За ингээд хамт олноороо гайхалтай дурсамжийг 2 дахь жилдээ бүтээлээ. Та бүхэн бас гайхалтай дурсамжийг бүтээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд хамтдаа болоог үзээ, хамтдаа аялсан та нартаа маш их баярлалаа.